Зүгээ мартсан байна шүү дээ. За өнөөдрийн влог бичлэг маань эхэлж байна. Тэгээд сэтгэл юу вэ? Сэтгэл байхгүй юу? Зүгээ мартаад байгаа юм уу? За тэгээд Монголд ирээд Монголд ирээд 3 сар болж байна. Үйл хөдлөлийн чиглэлд сонирхоод ажиллаж эхэлж байгаа. Тэгээд 4 сарын 1-ээс ерөөдөө бол яг Remax-ийн дотоод сүлжээ болох Icon-тэй нэгээд ажилдаа орсон. Ажиллаж эхэлсэн. Одоо ажиллаж эхлээд явж байна. Гэтэ яг Солонгостой харьцуулахад би Солонгос нөгөө нэг Бүдүүн сангийн ажил гэсэн үг шүү дээ. Тэгээд илүү жоохон нэг газар суугаад бас төлхөн амтнд юм үзүүлээд байж идэм болов гэж бодсон чинь бас тийм амаргүй юм байна лээ. Зах зээлийн судалгаа хийн. Тэгээд өөрийнхөө танилын хүрээ Монголд ч бас 3 жилийн хугацаа гэдэг чинь бас тэгээд тийм баггүй тийм бага хугацаа биш шүү дээ. Тэгээд энд бас жоохон шин салбар болохоор бас нэг жоохон танилцах. Гэтэ яг янз янз л одоо гинт ороод айгу хурдан гүйлгээ энэ төр гаргаал гэлс ингэж байгаа хүмүүс байна. Тэгээ миний хувьд бол жоохон одоо 2 сар өнгөрчлөө тий бас тийм. Тэгээ нэг гүйлгээ мүлгээ хийж амжаагүй байгаа нэг судалгаануудыг хийгээд ямар сегментэнд тодорхойлоод яаж ажиллах үүдээ арга барилаж байгаа одоохондоо олоогүй явж байна. Тэгээд энэ влог бичлэг ингээд цаашдаа ингээд 1 2 3 гээд явах бах. Тэгээд тэрнгээрээ гоё хэдүүлээ үйл хөдлөлтөй холбоотой янз янзын гоё мэдээлэл ингээд шууд яриа явчих гэж бодож байна. Тэгээд өнөөдөр хэрхэн юу хийх талаараа та нартай бас хуваалцъя. За ямар ч зэн өдөр бол энэ хүүхдийг хүргэж өгöd байгаа. Тэгээд хүүхд хүргэнэ гэдэг чинь бас тийм хүүхд хүргэх аавны гэдэг бол тийм амар ажил биш юм байна. Бид ч үлээ 1 12 гэж 1 гэдэг хичээл орно. Тэгээд 4 гээд харна. Тэгээд бид төгжрлээс залхаад ингээд дугуй авцсан байна. Тэгээд энэ дугуйтаа болсноос хойш ерөөдөө бол нэг 40 минут явдаг газар нэг 15 минут тулж байна. Тэгээ бас энэ бол аягүй дажгүй байгаа. За тэгээ дүүгээ хүргэж өчөө цаашаага би бас хэд хэдэн ажил амжуулна. Тэгээ тэр болгондоо ингээд бичээд өнөөдрийн гоё влогийг хамтдаа өнгөрүүлцг өнөөдрийг. За тэгээд өнөөдөр эхлүүлцгээе. За бид хоёр бэлэн болчлоо. Тэгээд сургууль хэдэн минут вэ? 15. Хэдэн минут одоо хэдэн минут болж байна? 12 17 болж байна. 15 минут ч сургуульд нь очиод тэгээд цаашаа ажиллаж байна. Жохон Монголд гэдэг нөгөө нэг жолооч нар ч хэлтгүү бас жохон зам нь жохон хэцүү. Тэрнээс бусдаар бол тэгэл одоо хөгжихгүй амар юм да. За сууя те. За дүү хүргэж өгсөн эхний таск биелэгдсэн. За одоо 2 дугаар дараагийнх хаашаа авч байгаа юм циркэд явна. Би нөгөө Green Home гэдэг Ачууртад Шараолоо аманд 75 айлын single town house төсөл листэлж авсан байгаа. Чанга одоо борлуулалтын дээр нь ажиллана гэд ажиллаж байгаа. Тэгээ тэрний захиралтай одоо очиж уулзаад машинд нэг memory SSD карт орчихсон байсан. Тэгээ тэрийг очиж авна. Тэгээ тэрний дараа ихэд бол баг нисэх яармах чиглэл рүү явах бах. Тэнд болохоор бас одоо манай гэр тийшээ нүүж байгаа хоо тэнд тэр авийн листүүдийг тэр авийн одоо идэвхжүүлэх юмнууд үйл хөдлөлтөй холбоотой бүтээгдэхүүнүүдийг ямар цэцэн гэсэн зах зээл дээр таниулах тиймэрхүү ажлуудыг хийн гэж бодож. Өнөөдөр ямарс нэг төсөлтэй танилцсан гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэдүүлээ бас очиод нэг төсөлтэй очиж танилцъя гэж бодлоо. Энэ 2 дугуйтай юм чи амар юм. Нөгөө нэг рилсээр яриад шүү дээ. Та нар 2 дугуйтай юм авч уунаа чи аюулгүй шүү дээ. Нэг төгжрэлт нялхаацсан ингээл эвгүй цайлсан. Ингээд төгжрэлт ингээд оронгууд ерөө машин тавьжаад оронгууд угаасаа бухимдал төрдөм байлээ нөгөө нэг моциклчтэй ч юм уу ингээд дугуйтай явж хүмүүс бол төгжирч бол хэцүү. Тэгээ яг Вьетнам, Тайландаар явж байгаа угаасаа битүү мопедууд амар хөдөлгөөнд оролцсон шүү дээ. Тэгээд Монголд бол миний бодлоор бол тийм санагдав. Одоо юу гэдэг нэг автомашин бол нэг хүн тээвэрлж явдаг. Тэгээ одоо ганцаархнаа явж байгаа тохиолдолд бол баг нэрээ дугуй муу ч юм уу моцикл аваад унчих юм болгонд хөгжил бас баг зэрэг буурах бах гэж бодож байна. За аим ус төрчихсөн үгүй төрцсөн үгүй юу. За манайхан тэгээд амжилт хамтдаа өнөөдөр гоё юмнуудыг хийж өнгөрүүлнэ. Тэгээд бас нэг за очиж байгаа тэгээд тэр яармт бас нэг шинэ
бас нэг PC интернэгцэн гэсэн. Тэгээд яагаад тэрийг хэлж чинь гэхээр яармаг нисхийн холбогдлолтой үйл хөдлөл хийж байгаа болохоор ойр орчмын бас үйлчлэгээнүүдийг тайлбарлаа явуулах юм бол илүү бас үнцэн өсөх бах гэж бодож байгаа. Тэгээд илүү сонирхолтой бас тэр амьдарч байгаа хүмүүс байх юм бол энэ манай энд ийм байд юм биш сайн мэддэггүй шүү дээ тий. Бас өөртөө ойр орчимдөө бол гой үйлчлэгээтэй байх юм бол тэр бас амьдрах орчин гой тухтай болоод ирдэг надад санагдтыг. Тэгээд хамт аяллаа цаашаа үргэлжлүүлцгээе. За нөгөө захиралтайгаа очиод уулзсан. Тэгээд карта авчлаа, SSD карта. Тэгээд нэг юм хаард байсан. Энэ дотор одоо нөгөө энэ дотор байгаа видеогоо хуулна, бас дээрэс нь утсан дээрээ видео хийж байгаа тэрийгээ хуулна. Тэгээд энэ SSD хард бол амар хэрэгтэй болсон. Даан гадаач дайм салхиж байна. За тэгээд одоо дугууныхаа ард дугууны бокс хийчихье гэж бодсон. Бокс авах гээд дэлгүүр дээр ирсэн чинь ирээгүй гэж юм. За тэгээд янз бүрийн юм ачаад явхад уг нь бокс хэрэгтэй болов гэж бодоод. Асуусан ч ирээгүй нэ урдаас ч юм уу тэгээд нэг газаас ямар ч захиил гэж бодлоо. За тэгээд одоо гэрлүүгээ очиод дугуугаа машин руу ачаад тэгээд ерөөхдөө нисэх ярмаг очиж офсын гадаа машина тавиад дугуугаа буцаж гаргаад тэгээд цаашаага жоохон аялын тойр төслөөдтэй очиж танилцсан. Тэгээд яг гэрээс ярмаг нисхийн оронд жоохон дугуугаар явал жоохон зайтай байд юм аа. Тэгж бодоод яг нөгөө нэг нисэх рүү болохоор нэг төгжирдгүү болохоор машин дугуугаа машинд ачаад явчихвал зүгээр дээ. За тэгээд хэдүүлээ гэрлөө очиж нэг жоохон юм идчихэд тэгээд цаашаага нисэх рүү явцгаая. За тэгээ би Ярмынхаа офисын гадаа ирсэн байна. Манай тэр офис нь бол тэр Titan Plus хойно харагдаж байгаа. Titan Plus-ийн 5 давхарт байгаа. Тэгэхээр нөгөө нэг Солонгосын хүмүүс мэдэн дээ Бүдүүн сан гэдэг одоо Ярмаг нисхийн ойролцоо байр сонирхож байгаа юм бол манай энэ офисоор ороод гарах юм бол энэ авийн бас мэдээлэл байгаа гэсэн үг. Тэгээд Монголд бол яг ингээд зараар амир их яваад хүмүүс бол байрмаар ингээ үзчихсэн юм шиг байна лээ. За тэгэхээр нөгөө офисын одоо давуу тал гэх юм бол тэр тухайн хүн яг одоо юу гэдэг нэг энэ хавийн бүс дээр ажиллан ч юм уу магадгүй хүүхдийн сургууль цэцлэг ч юм энд ирчих юм бол ойролцоо байгаа юм Бүдүүн сан тэгээ ойролцоо байгаа юм үйл хөдлөлийн офис руу ороод за энд ямар хөө байр байшин байна гэдгийг мэдээллийн авах боломжтой газар гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ үйлчлэгийг мэдгүй нэг ашигладаггүй юм шиг байлаа шүү дээ. Гэж надад санагдаад байгаа. За тэгээд ямар ч барилгын худалдааны энэ ойрхон бас Titan центрийн дээр орж зарим нэгэн барилгын материалуудын мэдээлэлтэй жон цай танилцлаа явуулсан энэ явц ороогүйсэн. Амар том барилгын материалын дэлгүүр байд юм байлээ. Тэгээд зарим хүмүүс болохоор манай ингээд сурчлагыг хийгээд өгөөш манай одоо ингээд энэ бараа бүтээгдэхүүн танилцуулаад өгч гэсэн хааст нэг юмуд иржсэн. Магадгүй одоо тэгээд дараа нь тиймхүү юм тайлбарлаж магадгүй хэрэгтэй гэх юм бол тий. За одоо тэгээд хэдүүлээ нисэг рүү дугуйтаага цахилгаан дугуйтаага явцгаая очоод өмнө нь танилцуулаагүй гоё шин төслөө танаа танилцуулж өгч чинь тэгээд буцаж ирээд офисээр ирээд хоол идээд орой найзуудтайгаа уулзна. Уулзж офис дээр суун. За окей явцгаая. За би яг нисгтэр одоо ирсэн байна. За миний ард бол манайхаа ингээд түүцнүүд гарч ирсэн байна. Тэгээ Нимбатар огцсонтой холбоотой юм мэдгүй. Гэтэ яг түүц байх нь зөв гэж бас олон хүмүүс яриад байгаа. Энд хоёр талтай л ах тий. Зарим нь болохоор эдийн засгийн хувьяасаа бол хурдан бараа материалын мэргэлтэнд орж автсан эдийн засаг сайн гэдэг амраа викл яриад шүү дээ. За ийм нэг бодол байна. Бас дээрэс нь нисхийн армийн хувьд одоо ингээд нисхийн одоо энэ барилга божигнжийн барилга баригдаад энэ тэнд барьж. За тэгээд бас нэг мэдээлэл орж ирлээ. Нэг төслөөр ороод гарсан чинь 20% урьдчилгаа өгөөд тэгээд бага метр квадраттай тэгээд тийм айгүй боломжийн барилгын компани илүү найдвартай. Тэгээд 20% урьдчилгаа гэхээр айгүй залуу хүмүүст бас айгүй боломжтой. Тийм гоё төсөл бас мэдээлэл авлаа. Тэгээд манайхан илүү сонирхож байгаа юм бол тийм бичээрэй.
За цаашаага би бас нэг төсөл рүү дахиад явж влог бичлэг хийх гэж юм, бичлэгнүүдийг хийх гэж байна. Тэгээд хамтдаа цаашаа явцгаая. Ийм хөө сэн сайхантай байна. Энэ аваар. За Сөүл Гарденгийн 3/3 талбай дээр ирсэн байна. Ганц хоо шиднэ. Ой. Хүлбэг бас байгаа юм биш цаана тий. Сая нээлт мэлтэр аим олон үе рүү. Тий. Энэ авийн хүүхдүүд бол гоё юм байна. Баярлалаа. Аюулаа нэг үзчихв. За тэгээ. Тэгээ. Таск марка тайлж агаад нэг үзчих. За каска тайлна. За тоглоо дараа нь бичиж даа. За саяны өстой 8 бөмбөр хожиж тоглоод 4-8 харьцаатай хожлоо. За тэгээд ийм гоё Сөүл Гарден маань тоглоомын сагсны 3/3-тай ийм стандартын юм гоё шалтай. Тэрээс цаана хүлэмгийн талбай гоё хийгдсэн байна. Хүүхдүүд энэ авийн орсон суугчд болоод гоё тоглох талбайтай болсон байна. Тэгэд энэ дээгүүрээ болол гоё сууч юм байна. Эцэгчүүд нь ч юм уу найз нас нэг дэмжих хүмүүс сууч юм байна. За тэгээ дараагийн төсөл рүүгээ явъя. Тэгэхгүй бол өдрийн хоолны цаг оройдлоо. Видео хүргэлүүлье.